За сайн байцгаана оюутнуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний судлах ёстой дараачийн хичээлийн нэр бол уруу матриц гэсэн ийм хичээл байгаа. За тодорхойлт нь бүгдээр анхаарлаа хандуулъя. N нэрийн биеийн квадрат матриц А-гийн хувьд А матрицыг үржих нь А-гийн уруу матриц тэнцүү, А-гийн уруу матрицыг үржих нь А тэнцүү Е тэнцэтгэл биелэгдэж байвал А-гийн хасхныг зэрэгтэйг болохоор А-гийн уруу матриц гэд нэрлэдэг байгаа. Үл бүхэх буюу дельта тэнцүү. За энэ А матрицын тодорхойлогчийг бол дельта үсгээр тэмдэглэв. Дельта гэдэг нь энгийнээр ойлгоход бол энэ гурвалжин дүрс гэдээ ойлгочих хэрэгтэй. За энэ А матрицын тодорхойлогч гэдэг нэг тоо гарах ёстой. Тэр нь 0-оос ялгаатай байх уруу матриц бүр уруутай бөгөөд А-гийн хасах нэг буюу А матрицын уруу матрицыг ямар томьёогоор олдог вэ гэхээр А11 хуваахын дельта, А21 хуваахын дельта, гэх мэтлэн АN1 хуваахын дельта, А12 хуваахын дельта, А22 хуваахын дельта, N2 хуваахын дельта гэх мэтлэн үргэлжлэлсээр AN1 хуваахын дельта, A2N1 хуваахын дельта, AN1 хуваахын дельта гэсэн томьёогоор А матрицын уруу матрицыг олдог байх нэ. За тэгэхээр буцаад тодорхойлолтын руугаа анхаарлаа хандуулахад бол энэ А матриц гэдэг маань за N нэрийн биеийн квадрат матриц гэж байна. Квадрат матриц гэдэг маань юу яриад байгаа юм гэхээр мөр багны тоо адилхан байгаа үед квадрат матриц гэдэг. Тухайлбал 2 мөр 2 багантай байвал 2 дугаар нэрийн биеийн квадрат матриц гэсэн үг. 3 мөр 3 багантай байвал 3 дугаар нэрийн биеийн квадрат матриц гэсэн үг ээ. За тэгэхээр энд бол тэгш үнцэгт матрицын хувьд бол энэ уруу матрицын асуудал яригдахгүй байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За А матрицыг энэ А-гийн зэрэгт нь болохоор хасах нэг байгаа болохоор энэ бол А матрицын уруу матриц гэсэн тэмдэглэгээ яваад байгаа юм. За энэ тэнцүү. За энэ А матрицыг А1 хасах нэгээр үржүүлэхэд А-гийн уруу матрицыг А матрицаар үржүүлсэн энэ хоёр бол тэнцүү байдаг байна. За бид нэр бол хамгийн эхний лекцэн дээр үзсэн коммутатив буюу матрицыг үржих үйлдлийн хувьд бол хоёр матрицыг байрын сольж үржихэд бол адилхан гарах албагүй гэж үзсэн байна. За тэгэхээр энэ уруу матрицаар үржүүлэхэд бол коммутатив буюу байрын солиод үржүүлэхэд адилхан гардаг байх нэ гэсэн. За энд Е гэдэг нь онцлогтой матриц байгаа. Өөрөөр хэлбэл нэгж матриц гэсэн үг. За энэ тэнцэтгэл биелэгж байвал энийг А-гийн хасах нэгийг болохоор А-гийн уруу матриц гэнэ гэж байна. За Е матриц гэж юу ярьсан бэ гэхээр за Е матриц гэдэг маань гол диагоналын элементүүд дээр нэгтэй тэнцүү, бусад бүх элемент нь 0-тэй тэнцүү байгаа үед болохоор энийг Е-гээр тэмдэглээд нэгж матриц гэж уншдаг. Тэгэхээр бол энд Е-гээр тэмдэглэсэн байхад бол энэ Е үсгийн оронд бол жишээ нь энэ матриц байна л гэсэн үг байх нэ. За үл бүхэх матриц гэж юу яриад байгаа юм бэ гэхээр А матрицын тодорхойлогч гэдэг зүйлийг нь бодоо гаргахаар нэг тоо гарах ёстой. За А матрицын хувьд бол нэг квадрат матриц учраас 3 дугаар нэрийн бие тодорхойлогчдыг бол бид нэр сариусын буюу 3-ны 4-ээр олдог. 2 дугаар нэрийн биех бол диагоналуудын үржүүлэх замаар олдог. За гэх мэтлэн айлгуурын гүйцэлд ашиглаад матрицын тодорхойлогчийг бол олохыг бол өмнөх хичээл дээр үздсэн байгаа. За тэгэхээр энэ А матрицын тодорхойлогч 0-оос ялгаатай гэсэн тоо байх юм бол үүнийг А матрицыг бол үл бүхэх матриц гэдэг байгаа. За бүхэх матриц гэхээр бүх элемент нь тодорхойлогч нь 0-тэй тэнцүү байгаа үед бол бүхэх матриц гэж байгаа маа. За одоо энд үүнд АИ-ийн үүнд гэдгээ юу яриад байна гэхээр энэ дээр байгаа АЭ1 1 2 гэх мэтлээ одоо энэ айлгуурын гүйцэлтүүдийг яриад байх нь шүү дээ. Том АИ-г гэд нэрлэхээр. За АИ-ийн А матрицын АИ элементийн айлгуурын гүйцэлт болно гэж байна. За энэ бол өмнөх хичээл дээр бол би лекцэн дээр тайлбарж өгсөн байгаа. А энэ бол 1-ээс n хүртэл, G 1-ээс n хүртэл гүйж байна гэсэн үг. За үүнийг одоо жишээн дээр тайлбарлая. За жишээ нь А матриц нь 1 3 1 1 3 1 1 1 1 1 3 1 1 1 3 гэсэн энэ 3 мөр 3 багантай өөрөөр хэлбэл 3-ыг харьцан 3 хэмжээтэй матриц байх юм бол А-гийн хасах нэг буюу А матрицын уруу матрицыг олоо гэж байгаа.
За тэгэхээр одоо бодолтой хий. За дельта гэдгээр бол үндсэндээ энэ гурвалжин үсгээр бол тэмдэглээд байгаа. Энэ бол А матрицын тодорхойлогч гэж байгаа. За тэгэхээр дельтагаар бол юг болох вэ гэхээр одоо энэ А матрицынхаа үндсэн матрицынхаа тодорхойлогч нь болж байгаа. За матриц дээр энэ дугуй хаалт ашигладаг гэж байгаа. За яг матрицын тодорхойлогчийг олохдоо энэ босоо хаалт ашиглаж байгаа гэдгээс анхаарах хэрэгтэй. За энэ 3 дугаар эрийн бие матриц учраас бид нэр айлгүрийн гүйцэлт болон сариусын дүрм буюу гурвалны дүрм ашиглаад бодож болно. Өөрийн аль сурсан аргаараа бодохыг зөвлөж байна. За энэ дээр бол би сариусын буюу гурвалны дүрмийг ашигласан байна. За жишээ нь яасан гэхээр энэ гол диагоналын элементүүдийг үржүүлэх нь за энэ гол диагоналуудыг үржүүлэх нь за энэ гэдэг нь 1 3 3 гэсэн үг. За нэмдэг нь 1-ийн үржих нь 1 энэ гурвалжин дүрс үүснэ. За гэх мэтлэн гурвалжины дүрм гэдэг нь юу вэ гэхээр одоо энэ гурвыг үржүүлээд нэмлээ. За дараа нь нөгөө тийшээ эдгээр элементүүдийг үржүүлэх хасгаар энэ А матрицын тодорхойлогч буюу дельта гэдэг тоо маань олдож байна гэсэн үг. За инхээр одоо энэ 3 дугаар эрен бие матрицын тодорхойлогч хэрхэн олох вэ гэдгийг бодвол үнэхээр бас хангалттай сайн ойлгоогүй бол өмнөх төр лекцүүдийг видео хичээлийг бол үзэх шаардлагатай. Тэн дээр бол тодорхойлогчийг бол хэрхэн олохыг бол үзсэн байгаа. За ингээд бидний олох ёстой дельта буюу А матрицын тодорхойлогч нь 4 гэсэн тоо гарч байгаа. За 4 гэдэг маань 0-оос ялгаатай учраас энэ бол А матриц нь үл бүхэх матриц байна гэсэн үг. Хэрв 0 гарсан бол энэ бол А матриц нь бүхэх матриц байна гэсэн үг. Бүхэх матрицын хувьд бол энэ уруу матрицын аргаар уруу матрицыг бол олох боломжгүй гэсэн үг байх нэ. За одоо бүгдээ энэ А11 гэдгийг анхаарлаа хандуул. За энэ А11 гэдэг нь юу гэсэн үхээр энэ бол А11-р элементэд харгалзах айлгүрийн гүйцэлт гэсэн үг байна. За тэгэхээр энэ А11 гэдэг нь юу гэсэн үхээр энэ матрицын А11 гэдэг чинь 1-р мөрийн 1-р баган дээр байрлаж байгаа элемент тэгэхээр одоо энд бол 1 гэдэг тоо байна. 1-р мөрийн 1-р баган дээр. За тэгэхээр тийм учраас энд 1 байгаа учраас энд 1-ийг үрчгэнэ гэж бичиж байгаа. За энэ хасах 1 гэдэг тоо бол угаасаа байдаг. Энэ дээр нь индекс дээр нь зэрэг хэлбэртэй бичигдсэн 1 дээр нэмэх 1 гэж энэ ямар тоо юм бэ гэхээр одоо энд байгаа энэ хоёр жижиг тооны нийлбэр яваад байгаа. За тэгээд харахаар за энэ А11 гэдэг чинь А11 гэдэг айлгүрийн гүйцэлтийг яаж олоод байна гэхээр энэ 1-р мөрийн 1-р баган дээр барьж байгаа элементийн мөр багныг дарахад үлдэж байгаа матриц нь 2-р эрен бие матриц байгаа. Ингэж гарч ирж байгаа. За тэгэхээр 3-р эрен бие тодорхойлогчийг бодох, 2-р эрен бие тодорхойлогчийг бодох бол мэдээж зарчим үед бол 2-р эрен бие матрицын тодорхойлогчийг олох нь хамаагүй хялбар байдаг. За ийм учраас айлгүрийн гүйцэлт ашиглаад байгаа. За тэгэхээр энд А11 гэж байгаа учраас 1-р мөрийн 1-р баган дээр байрлаж байгаа элемент бол 1. За үүнийг үржих нь хасах 1-ийн энэ хоёр зэрэг байна. 1 дээр 1 нэмлээ. Тэгээд энэ 1-р мөрийн 1-р баган дээр байрлаж байгаа элементийн мөр багныг дарж хаяхад үлдэж байгаа 2-р эрен бие матриц нь 3 1 1 3 гэсэн юм 2 мөр 2 багантай 2-р эрен бие тодорхойлогч байгаамаа. За тэгэхээр 2-р эрен бие тодорхойлогчийг олоход бол маш хялбар. Энэ диагоналд байгаа тоонуудыг үржүүлээд нөгөө диагоналд байгаа тоонуудыг үржүүлээд хасдаг. За жишээ нь 3-3-аар үржих нь 9, 1-ийг 1-ээр үржлээ 1. Ингээд 9-өөс 1 хаслаа гэдэг чинь 8 гэсэн үг. За энд бол 1-ээр үржүүлнэ гэдэг бол хэвэндээ 8 байна. Энэ хасах 1-ийн 1 дээр нэмэх 1 гэдэг чинь 2 зэрэг. Хасах 1-ийн квадрат нэмэх байдаг учраас 8-ыг 1-ээр үржинэ болж. Үндсэндээ энэ хасах 1-ийн 2 зэрэг гэдэг чинь нэмэх тэмдэгтээ зүгээр нэмэх 1 гэсэн тоо болчихж байгаа. 1-ээр үржлээ 1. Тэгээд энэ 2-р эрен тодорхойлогч 8 гэсэн тоо учраас 1-ийн 8-аар үржиж 8 гэж гарч байгаамаа.
За. За яг төстэй байдлаар А12-ыг олъё. А12 гэдэг маань А12 гэж юу хэлээд байна гэхээр хоёрдугаар А12 гэдэг нь нэгдүгээр мөрийн хоёрдугаар баган дээр байрлаж байгаа энэ элемент байна. Энийг байрлаж байгаа мөр багныг дарна гэхээр ийм байдлаар дарна гэсэн үг л дээ. Т үсэг шиг. Тэгэхээр энэ үлдэж байгаа гүйцэтгэл гэдэг маань А12 гэдэг чинь юу гарах вэ гэхээр одоо энэ нэгдүгээр мөр хоёрдугаар баган дээр байрлаж байгаа гэдэг чинь 1-5 байна. Тийм учраас 1-ийг үржүүлж байна. Үржидэг нь хасах 1-ийн 1 дээр нэмэх 2. Энэ дээр бичигдээд тоо бол энэ доор байгаатай адилхан энэ хоёр индекст барьж байгаа хоёр тооны нийлбэрээ гэдээ ойлгоход болно гэсэн үг. За тэгэхээр ингээд мөр багныг А матрицын 1-р мөр 2-р баган дээр байрлаж байгаа гэдэг элемент бол 1 байна. Энэ мөр багныг ингээд дарахад үлдэж байгаа элементүүд гэхээр 1 1 1 3 гэсэн юм элемент байгаа. За тэгэхээр 2-р эренбийн тодорхойлогч бол энэ диагоналд байгаа тоонуудыг үржүүлдэг. Тэгэхээр 1-ийг 3-аар үржихээр 3, 1-ийг 1-ээр үржлээ 1, 3-аас 1-ийг хаслаа гэхээр 2. За энд хасах 1-ийн энэ 1 дээр 2-ыг нэмэхээр 3 гэсэн үг. хасах 1-ийн сондгоо зэрэг буюу 3, 5, 7 гэх мэтлээ үргэлжилж байвал энэ үндсэндээ эндээс ердөө хасах тэмдэг гарч ирнэ л гэдээ ойлгож чадах болно. Энэ зэрэг нь нэмэх байгаа үед буюу тэгш тоотой байгаа үед болохоор нэмэх тэмдэгтээ утга гарна гэсэн үг. За инхээр эндээс бол хасах гарч байна. Эндээс энэ матрицын тодорхойлогч 2 гарсан. Тэгэхээр 2-ыг хасах 1-ээр үржиж байгаа учраас хасах 2. За энэ А13 гэдэг нь яаж болж байгаа юм гэхээр 1-р мөр 3-р баган дээр байрлаж байгаа элемент гэхээр 1 байна. Тийм учраас энд 1-ээр үржүүлж бичсэн байна. Үржидэг нь хасах 1-ийн 1 дээр нэмэх 3. За энд байгаа тоо бол энэ доор байгаа индекс гэж ойлгочих хэрэгтэй. Тэгэхээр 1 дээр 3-ыг нэмэхээр 4 гэсэн үг. Хасах 1-ийн 4 зэрэг гэдэг чинь 4 чинь өөрөө тэгш тоо учраас эндээс нэмэх 1 гэдэг утга гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр 1-ийг нэмэх 1-ээр үржихээр нэмэх 1 гарна. За тэгээ энэ А13 дээр бол 1-р мөрийн 3-р баган дээр байрлаж байгаа элемент бол 1 байгаа. Ингээд энэ мөр багныг ингээд дарлаа. Тэгээ үлдэж байгаа элементүүд ихээр 1 3 1 1 байгаа. За инхээр 2-р эренбийн тодорхойлогчийг яаж олж ийн гэхээр 1-ийг 1-ээр үржлээ 1 хасах нь 1-ийн үржих нь 3. 1-ээс 3-ыг хаслаа гэхээр хасах 2 гарна гэсэн үг. Эн чинь өөрөө нэмэх тэмдэг 1 учраас эндээс бол хасах 2 гэсэн утга гарч байна гэсэн үг. За гэх мэтлэн А21, А22, А3, 23, А31, А32, А33 гэх мэтлэн эдгээр айлгөрийн гүйцэлдүүдэд тус бүрд нь олж байгаа юм. За бид нар одоо ингээд эцсийн хариу маань бол А-гийн уруу матриц буюу А хасах 1 болох гэдэг. За энэ дельта гэдэг тоогоо эхлээд бол хамгийн ихэнд олдсон байгаа. Энэ маань 4 гэсэн тоо гарсан байгаа. Гэдгийг бас анхаарах хэрэгтэй. За ингээд бид нар одоо А-гийн уруу матрицаа олохдоо яах ёстой гэхээр ингэж олох ёстой. За буцаад томьёор руугаа анхаарлаа хандуулъя. Хамгийн ихэнд бичдэг энэ томьёогоор олох ёстой. Юм байгаа юм. За энэ томьёонд ашиглаж энэ уруу матрицыг олоод байгаа. За ойлгомжтой болох үднээс энэ томьёотой бодлогоо харьцуулъя. За А11 гэдэг энэ айлгөрийн гүйцэлдээр манад А11 чи хэд гарсан юм бэ гэхээр энд 8 гэсэн тоо байгаа. 8-ыг энэ хуваахан дельта гэдэг чинь юу гэхээр дельта маань манад бол 4 гарсан байгаа. 8-ыг 4-д хуваахаар чинь 2 гарч байгаа. За энд А21 гэж байгаа. А21 гэдэг маань бол манад энэ хас 2 гэсэн тоо байна. Хасах 2-ыг 4-д хуваахаар хасах 4-ний 2 буюу хураагаад хас 2-ны 1 гэсэн юм утга олдож байгаа. За энэ чинь ерөнхий тохиолдолд A1 хүртэл үргэлжиж байгаа боловч манай бодлого дээр бол 3 хүртэл үргэлжилнэ шүү дээ. Яагаад гэхээр 3 дугаар эренбийн квадрат матриц учраас.
За тэгэхээр А-гийн А31 гэдэг дээр хас 2 байна. Хас 2-ыг хуваах нь дельта буюу дельта чи манай 4 гэдээ олдсон байгаа. Хасах 4-ний 2 өмнөхтэй адилхан хураагдаад хас 2-ны 1 гэж олдож байгаа. За 2 дугаар мөрөнд юу ичвэхээр А12 гэж байна. А12 маань манад энд хас 2 гэдээ олдсон байна. Хасах 2-ыг 4-т хуваахаар чи хураагдаад хасах 2-ны 1 А22 гэж байна. А22 гэдэг нь манад бол 6 гэсэн үг. 6 гэдээ олдсон байна. За энийг хуваах нь дельта буюу 6-г хуваах нь 4 гэсэн үг. Тэгэхээр 6-г 4-т хуваана гэдэг чинь хоёулаа 2-т хураагдаад 3-ны 2 гэсэн юм бутархай болж байна гэсэн үг. За энэ дэр бол А32 гэдэг элемент бол манад бол 0 гэсэн тоо байна. 0-ыг хуваах нь 4. За 0-ыг 0-оос ялгаатай ямар тоонд хуваахад 0 гардаг учраас энэ 0 байна. За одоо бид нар 3 дугаар мөрөнд юу ичвэхээр А13 гэдгийг өвчих ёстой. А13 маань манад энэ хас 2 гэдээ олдсон байна. Энэ хасах 1 гэдээ хас 2 гэдээ олдсон байна. За тэгээ хас 2-ыг дельтад хуваах буюу энэ 4-т хуваахаар энэ хас 2-ны 1 болж байгаа. За А23 гэж байна. А23 маань манад 0 байгаа. 0-ыг 4-д хуваахаар 0 гэсэн юм болж байна. За энд бол AN гэж байна. За энэ маань бол А33 гэсэн үг. Манад бол жишээ нь А33 харгац хайлгүүрийн гүйцэлт нь бол 6 гэсэн тоо олцсон байгаа. 6-гаа 4-т хуваахад 4-ний 6 гэсэн юм энгийн бутархай болж байгаа. Засагдах бутархай. Энийг хүртэр хуваарийг 2-т хураахаар 3-ны 2 гэсэн юм хариу гарсан байна гэсэн. За би өмнө жишээ тайлбарлахдаа энэ дээр багс самсраг байдлаар ондоо жишээ авсан байгаа гэдгийг бас анхаарах хэрэгтэй. Жишээ нь энд А12 гэж яваад энд энэ эхний мөрөн дээр тайлбарлахдаа ийм асуудал гаргасан байна. Эхний элемент бол ингээ 2 гарч байгаа. Дараачих нь бол А21-ийг хуваах нь дельта гэдгийг бас анхаарах хэрэгтэй. А31-ийг хуваах нь дельта. Би энэ дээр бол А12, А13 гэд би тайлбарласан юм зөрүүтэй юм байгаа. Тэгэхээр бас анхаарлаа сайн хандуулж зөвөр ойлгож авах хэрэгтэй. За ингээд А матрицын уруу матриц бол ийм тоо гарч байна гэсэн үг. За бид нар ерөөхдөө юу олчихваа гэхээр за бид нар бол энд А матриц гэдгийг бол үзсэн байгаа. Эцэст нь нэг хийсэн зүйлээ эргээд нэг дүгнээд үзэхэд юу болсон юм бэ гэхээр А матриц маань энэ байгаа. За А матриц байна. Одоо тэгэхээр бид нэр яах ёстой вэ гэхээр А матрицыг үржих нь А-гийн хасах 1 буюу А-гийн уруу матрицаар үржүүлээд ингээд үзэхэд бол бидний өмнөх энэ жишээн дээр авч үздэгээр Е буюу энэ матриц гарах ёстой. Энэ матриц гарах нэ гэсэн үг. Энэ А матрицын хооронд энэ матрицыг орлуулад А-гийн уруу матрицын хооронд энийг орлуулад энэ хоёр матрицыг үржүүлэхийг бол өмнөх жил дээр үзсэн байгаа. Тэгэхээр А үржих нь А-гийн уруу матрицаар үржүүлээд яг үйлдэл гүйцэтгэхэд бол ийм хариу гарч ивэл бол бид нэр зөв бодсон байна гэсэн үг. За ингээд энэ даалгаврыг бол шалгаад үзхийг оюутан та нарт бие даат болгож үлдээ. За ингээд өнөөдрийн хичээлд анхаарлаа хандуулсан явдал та бүхэнд баярлалаа.